За, сайн зэрэг гишүүний асуултанд хариулъя. За, энэ улсын эсхийн тухай хуулиар бид бүхэн батлан амгах салбараас гадна онцгой байдал хил хамгаалах ерөнхий газар гээд цаашлаад гүйцэтгэх үүргийн чиг үүргээс хамаарсан төрийн байгууллагуудтай холбоотой нисхийн үйл ажиллагаа эрхлэх энэ байгууллагуудын хүрээнд энэ хууль зохицуулагдаж явах ёстой гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар бол батлан амгалахын яамнаас гадна хил хамгаалах ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газарууд нисэх онгоцтой болж, түүгээрээ дамжуулж тодорхой чиг үүргүүдээ гүйцэтгэж явдаг. За, энэ чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагуудын аюулгүй байдал, нисхийн аюулгүй байдалтай холбоотой, бусад чиглэлийн чиг үүргүүдийг тодорхой болгож өгсөн ийм онцлогтой хууль болж байгаа гэдгийг танд хэлье. За, нисгчгүй нисчиг төхөөрөмжтэй холбоотой асуудлыг бид бүхэн бас энэ хуулиар тодорхой хэмжээгээр зохицуулна. Гэхдээ энэ бол зөвхөн батлан амгах салбартай холбоотой байлдааны зориулттай нисгчгүй нисдэг төхөөрөмж болоод түүнтэй холбоотой зохицуултуудыг энэ хуулийн хүрээнд үйлчлэх 11 дүрм байгаа. Тэр дүрмийн хүрээнд зохицуулаад явах боломжтой болж байгаа. Харин өнөө цаг хугацаанд нисгчгүй нисдэг төхөөрөмж дорооны хэрэглээ нэлээд өндөр болсон учраас сахим хөгжлийн яамнаас энэ дороо болоод нисгчгүй нисдэг төхөөрөмжтэй холбоотой анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулаад явж байгаа гэж ойлгож байгаа. Тэр хүрээнд бас бусад хэлбэрийн үйл ажиллагаа явуулж байгаа дроонтой холбоотой асуудлууд зохицуулагдаад тэр хуулийн хүрээнд зохицуулагдаад явах боломжтой болох байх гэж ойлгож байна. Манайхнаас нэмэлт хариулт тавил